За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүхэнд өнгөрсөн ч гэсэн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За энэхүү эмэгтэйчүүдэд чиглэсэн форум маань одоо жил болгон зохион байгуулагддаг. За энэ жил одоо ингээд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За энэхүү 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа форум. За өнгөрсөн жилийн зохион форум маань бол эдийн засгийн ногоон шилжилт гэдэг энэ төслийн хүрээнд зохион байгуулж байгаа ийм форум байна. За та хэд маань одоо энэ төслийн талаарх мэдээллийг бол сая өглөөнөөс хойш тодорхой хэмжээнд авсан баг. Миний хувьд бол бас энэ жоохон баг зэрэг бас мэдээлэл өгнө. За тэгээд цагаас жоохон хоцорч өгч байгаа учраас миний хувьд бол бас маш хурдан бас яриад явахыг хичээнэ. За энэ эдийн засгийн ногоон шилжилт гэдэг төслийн хүрээнд бол бид нэр нэлээд олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. За энэний нэг нь бол одоо ESG буюу одоо байгаль орчин нийгэм засаглалын стандартыг жижиг дунд бизнесүүд нэвтрүүлэх ажил байсан. За мөн одоо тойрог эдийн засгийн сургалтуудыг жижиг дунд бизнесүүдэд хүргэж ирлээ. За энэтэй холбоотой бас сургалтын материалуудыг бас боловсруулах. За энийг одоо ингээд яг энэ материалуудыг буцаагаад одоо ингээд цаашид бас удаан хугацаанд хэрэглэхийн тулд бас онлайн байршуулах гэх мэт ийм олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлсэн байна. За тэгээд хамгийн гол зүйл маань бол энэ дээрээс юу ажиглагдсан бэ гэхээр энэ сургалтуудад ихэвчлэн дандаа эмэгтэйчүүд хамрагдсан байт юм лээ. Одоо нийтдээ бол 2000 гаруй эмэгтэйчүүд бол энэ манай энэ тойрог эдийн засгийн сургалтууд бол хамрагдсан. 2022 оноос эхлээд одоо өнөөдөр хүртэл гэсэн. За төс маань бол одоо харийнхан дуусаагүй. Одоо энэ оны 6 сард бол дуусгаж байгаа. Хэдий дуусгаж байгаа боловч биднэрт бас боломж байгаа. Тэгэхээр сургалтууд маань бол энэ 4 сарын 30 хүртэл цаашаа үргэлжлээд явах юм байна шүү гэдгийг хэлээ. За тэгээд бид нар яг юу хийж хэрэгжүүлсэн бэ гэхээр тойрог эдийн засаг гэж юу вэ гэдэг ойлголтыг ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд бол ойлгуулахыг хичээж ирсэн. За тэгэхээр энэ тойрог эдийн засаг гэж юм очиодоо яг юу хэлээд байна вэ гэхээр нэг юм дөрвөн үндсэн чиглэлээр л ер нь бол ойлгоход болно гэсэн. Тэгэхээр маш энгийнээр тайлбарлах. За хамгийн нэгдүгээрт бол эрчим хүчээ яаж хэмнэх вэ? Эрчим хүчний хэмнэлттэй бизнесийг ер нь яаж эхлэх вэ? За хоёрдугаарт бол усны хэмнэлттэй бизнес гэж ер нь юу вэ? Усаа яаж хэмнэх вэ? За тэр саарал усыг яаж дахин ашиглах вэ? За гуравдугаарт бол хог хаягдал. Хог хаягдлыг хамгийн бага түвшинд яаж байлгах вэ? Үйлдвэрлэлийн нөхцөлд хамгийн бага хог хаягдaltaй эсвэл одоо юу гэдэг нь хог хаягдлыг дахин боловсруулсан ийм бизнес юу байж болох вэ гэдэг чиглэлээр за дөрөвдөх нь бол дулаанаа яаж хэмнэх вэ гэдэг. За ийм дөрвөн чиглэл байгаа юм шиг. Тойрог эдийн засаг гэвэл ингээд ойлгочих. Тэгээд болоо. За тэгээд энэтэй холбоотой энэ бол нэлийн анхаарсны ойлголт. За тэгээд энэ анхаарсны ойлголтын дараа юу бий болгож байгаа вэ гэхээр за одоо нөгөө түрүүний бид яриад байгаа тэр байгаль орчин нийгэм засаглалын үнэлгээ буюу яг энэ бонзын стандартыг одоо арай илүү төлхөө нэвтрүүлэх энэ арга хэмжээг авч эхэлсэн гэсэн. За бид нар бол энэ сонгон шалгуулалтын журмаар бол 25 бизнес жижиг дунд бизнес гэх шиг сонгон шалгуулж аваад за тэгээ 22 бизнес бол амжилттай энэ бонзоо бол стандартыг нэвтрүүлж чадсан. Тэг мэдээж энэ стандарт нэвтрүүлэх чинь нэг талаар нэвтрүүлэлтэй холбоотой зөвлөх үйлчлэгээ нөгөө талдаа аудит хийгдэж таарна. За тэгэхээр амжилттай одоо энэ 22 бизнестэй бол бас баяр үргийн энд бас төлөөллүүд нь бас ирсэн байгаа. Тэгээ та бүгдийн ширээн дээр бас энэ байгууллагын маань бас дээж бүтээгдэхүүн бас таад бас бэлэг болж очиж байгаа. Энэ уутан дотор бол одоо жишээ нь та хэдийн энэ ууттай бас говьн байгаа. Энэ говьн бол бас ямар нэгэн химийн нэмэлт орцгүй бүтээгдэхүүн мөн одоо бонз амжилттай нэвтрүүлсэн. За тэгээд бас juice байгаа, good foods, fresh food гэх бас манай бонзын стандарт амжилттай нэвтрүүлсэн. Бас энэ ESG-ийг нэвтрүүлээд одоо ингээд цаашаа одоо байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэгчээ гэдэг тодорхойлтыг ингээд цаашаа аваа явахаар байгаа гэсэн. За ингээд бид нар дахиад эвгүй зогсоог вэ. Дахиад энэ зөвлөх үйлчлэгээ авж байгаа бизнес эрхлэгчид дундаа бас зээл санхүүжээ шаардлагатай байгаа энэ бизнесүүдэд бас тулж ажилласан. За тэгэхээр бидний бол нийтдээ бараг 50 бизнесүүдтэй бол яг энэ зээлийн зуурчлалын үйлчлэгийг бол үзүүлж ажилласан байна. За тэгээд өс маань бол 25 онд бол дуусах хэрэгтэй байсан. Гэхдээ бидэд бол 6 сар сунгаад одоо энэ оны одоо 6 сард бол дуусахаар байгаа. Тэгээд 22-оос 25 6 оны хооронд энэхүү төсөл маань бол ингээд хэрэгжээд дуусах шат руугаа явж байна. За төсөл маань бол Сэлэнг, за Эрдэнэт, Улаанбаатар гэсэн энэ гурван байршлал бол илүү төвлөрж өгөх хэрэгцсэн. Гэхдээ бидний бол заавал энэ байршилтай зөвхөн энэ дээр бид үйл ажиллагаа явуулна гэдээ бол нэг тийгэж тогтоогүй. Ер нь бол Монгол улстай бас ингээд яваад сургалтуудаа бас тухайлсан аймагуудад бас ингээд хийгээд явсан байгаа. За бид нар тэгээд энэ сургалтуудыг бол эрдэнэлүүд их уцхуур хөтөлбөр гэж болно нэрсэн. Яагаад гэхээр
тойрог эдийн засгийн чиглэлээр сургалтуудыг явуулж байгаа. Араас нь дахиад бид нар менторшип гэдэг хөтөлбөртэй болоод залгуудад явуулсан. Тэгэхээр яг энэ үйл ажиллагааг явуулахад бид нар арилжааны банкуд за тэгээ мөн төр засгийн байгууллагуудтай бол нэлээд бас хамтарч ажиллаж энэ үйл ажиллагааг бол амжилттай бас явуулж ирлээ. Тэгээд одоогийн байдлаар бол 2000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдийг бол хамруулад ингээд явж байна. За тэгээд түрүү би хэлсэн одоо нөгөө бонзыг бас ингээд амжилттай нэвтрүүлсэн ингээд ер нь бол энэ бонзыг нэвтрүүлэхийн өмнө ямар байсан бэ? Тэрний дараа одоо бас яг ямар болж хувирсан бэ гэдэг энэ слайдаар бас харагдж байгаа. Ер нь бол хамгийн гол зүйл маань бол хүлэмжийн тооллого ер нь бол байхгүй. Улс эрчим хүчний хяналт гэдэг юм уу те ийм систем ер нь бол бас байхгүй. За ингээд нийгэм засаглалын хувьд ингээд ийм жишээ одоо эрсдлийн менежмент дотоод аудитыг тогтолцоо гэдэг байдаг байсан ч гэдэг юм уу те. Энийний дараа бол энэ бонзыг нэвтрүүлсний дараа бол байгаль орчин нийгэм засаглалыг одоо гүйцэтгэлээ бол үнэлдэг болчихсон. За тэгээд олон улсын шаардлагад нийцүүлэх чиглэлээр бас ажил хийдэг болчихсон. Гэх мэтлээ ингээ хөндлөнгийн аудит баталгаажуулалт хийлэгдэх болчихсон. Энийний дараа бол байгаль орчинд ээлтэй бизнестэй боллоо. Байгаль орчинд ээлтэй бизнес юм а гэдэг юугаар баталгаажуулгаа гэхээр тэмдэгээр баталгааж байгаа. ESG гэх тэмдэг. Таад одоо энэ тайлбар би өгсөн бэлгэний дээдл дээр нэг юм ногоо навчтай дөрвөлжин лого байгаа. За энэ лого юу баталгаажуулж байна вэ гэхээр эднийх бол байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлдэг юм а гэдгийг баталгаажуулж өгж байгаа ийм лого байгаа гэсэн. Тэгэхээр ийм лого бол аваад явдаг. Зүгээр энэ зүгээр нэг лого аваач тавьчихгүй байх нь шүү дээ. Энэ бол ардаа болоод стандартыг нэвтрүүлээд нөгөө талаас баталгаажуулаад тэр одоо баталгаажуулалтаа тэнцэн тохиолдолд энэ тэмдгийг авч байгаа. За энэ бол олон улсын бас тэмдэг гэдгээр бол онцлог. За ийм ажлыг бол бид нар бас хийж хэрэгжүүлсэн байна. За дараагийн зүйл маань бол энэ зээлийн зурчлалын өөрчлөлийг бол бид нар бас хийж хэрэгжүүлсэн. Ер нь бол энэ ганц зээлийн зурчлал гэхээр одоо зүгээр нэг зээл зуршлал орхдоггүй. Өөрөөр хэлбэл тухайн нэг бизнес руу бас орж ажиллах шаардлагатай болдог. Нөгөө санхүүгийн тайлан дээр, бичиг баримтан дээр нь за тэгээд одоо юу гэдэг орлогын төвөр хийх. За тэгээд барьцаа өрөнгөө бол нөгөө зээлийн батлан даалгын сантай холбох. Хаана ямар хөнгөлтэй зээл вэ? Тэрнтэй нь одоо олж өгөх. Тэмтэй холбоотой бичиг баримтыг бэлдэх гэх мэт ийм ажлуудыг бид нар бас хийж хэрэгжүүлж ирсэн. За тэгээд ер нь бол энэ үйл ажиллагаанууд маань бол энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд одоо нэлээд бас амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хамгийн гол зүйл маань бол бид нэр бас энэ хамтарч ажилласан байгууллагуудаа бас талархах хэрэгтэй. За өнөөдрийн байдлаар бид нар 2.5 тэрбум орчим төгрөгийн бас зээлийн зурчлалыг бол амжилттай бас хийгээд байна. Энэ нийтдээ бол 14 бизнес энэ зээлийг бол амжилттай авч чадсан байна. За бүгдээ цааш явъя. Энд гацаад тагшгүй. За тэгэхээр бид нар бол энэ зээлийн зуршлалын энэ зөвлөх үйлчлэгэн дээр юу илүү төвлөрж ажилласан бэ гэхээр зээлийн зурчлал гэдэг үндсэн нэртэй боловч ард нь бол бизнесийн зөвлөх үйлчлэг давхар явуулсан. Өөрөөр хэлбэл бизнестэй холбоотой, бизнесийн фокусуудын сайжруулахтай холбоотой зөвлөх үйлчлэгнүүдийг бол давхар явуулаад ингэж нөгөө нэг зээлдээ бас хүрэх энэ болцсон бас бүрдэг чиглэлээр бид нэр зөвлөх үйлчлэг үзүүлсэн. Тэгээ одоо жишээ нь зарим шаардлагатай бизнесүүд бол жишээ нь одоо бизнесийн төслийг бичиж өгдөг ч юм уу тийм ийм бас үйл ажиллагаануудыг бид нар хийсэн байна. За тэгээ өнөөдөр хүртэл бас дараах үр дүнгуудтай манай сог өдөрсөл маань бол ажиллажээ. За тэгээ түрүүн бол энэ тоонууд маань бол хэд хэдэ бас дурддагдаад өнгөрсөн байгаа. За одоогийн байдлаар бол 22 компани бол ESG стандартыг бол амжилттай нэвтрүүлчихсэн явж байна. За тэгээд үүнээс бол бараг 90% орчим буюу одоо бараг 20 бизнес нь бол өөрсдийн одоо энэ бонзын баримт бичгийн багцтай болчихсон ингээ байж байгаа. За тэгээ 18 компани бол өөрийн бас энэ одоо хабын журамтай болчихсон байж гин. Өмнө нь бол ингээ байдаг байсан тийм. 15 компани бол одоо хөдөлмжийг бууруулахын төлөвлөгөө боловсруулад бас ингээ баталчихсан ингээд явж гин. За тэгээд 12 компани бол өөрсдийн одоо тэр дотоод тэр чанарын системүүдээ бол сайжруулчихсан. За тэгээ 14 компани бол 2.5 тэрбум төгрөгийн зээлэг бол ингээ манай төслийн тусламжтайгаар амжилттай бас санхүү байгууллагуудаас авч чадчихэ. За манай одоо төслийн бас гол үр дүнгууд бол нэг иймэрхүү байдалтай явж байна. За тэгээ би эндээс бас юу гэж бас нэг зүйлийг олох гэдэг вэ гэхээр өнөөдөр бол дандаа эмэгтэйчүүд цугларсан байгаа. Ер нь ингээд өнгөрсөн хугацаанд одоо манай өшөө шилжүүлэх байгууллагууд маш олон төсөлтүүдийг хэрэгжүүлж ирлээ. За ингээд бизнесүүдээ маш олон бизнесүүдтэй ажиллаж байгаа. Ажиглаад байхаар яадаг вэ гэхээр эмэгтэйчүүд дандаа байгаль орчинд дээлтэй бизнес эрхэлдэг. Таад ингээд нэг эмэгтэй хүн очиод газар шороо ухаад байгаа тийм харж ирсэн үү? Эмэгтэй хүн очиод ингээд нэг байгаль орчинд одоо ингээд хортой ингээд нэг химийн бодистой ажиллаад байгаа тийм бизнесийг ерөөс харж байгаагүй.
дандаа байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлдэг. Тэгэхээр та хэд маань бол ерөөсөө байгаль орчинд ээлтэй бизнесийн бүгдээрээ манлайлагч юу гэдэг хэлье.